явцгаал. Агаараар Манай сургалтын төв нь IELTS, TOEFL, TOEIC тестэд бэлтгэхээс гадна англи хэлний ярианы чадварыг сайжруулах сургалтуудыг явуулдаг бөгөөд хичээлийг 100% англи хэлээр заана. Одиссей сургалтын төвийг зориорой. Where learning is a journey. Өнөөдөр дэлхийн ундаг дугуйн өдөр 6 сарын 3 UB Bike Tour гээд богд уул тойрох аялалд гарах гэж байгаа. Ингээд аялдаа гарцгаая. Германы Бадены төрийн албан хаагч Карл фон Райс 1817 онд анх ундаг дугуйн эхний загварыг зохион бүтээсэн гэж үздэг бөгөөд 1818 онд түүний загварыг патентжуулсан нь анхны 2 дугуйтай жолоодлоготой ундаг дугуй байв. 200 жилийн туршид хэлбэр загвар нь хөгжин өөрчлөгдсөөр өнөө хүрсэн ундаг дугуйг 2018 онд буюу анхны дугуй бүтээгдснээс яг 200 жилийн дараа тогтвортой хөгжлийн зорилтод багтах хүний эрүүл мэнд болоод байгаль нийгэмд хамгийн ээлтэй тээврийн хэрэгсэл мөн хэмээн тодорхойлж 2018 оны 4-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн тогтоолоор жил бүрийн 6-р сарын 3-ны өдрийг дэлхийн ундаг дугуйн өдөр болгон зарласан. Манай гэр бүл 2018 оны 6-р сарын 1-нд анхны дугуйтай аяллаа хийснээс хойш өнөөдрийг хүртэл оршин суугах хотдоо холойрын аяллуудаач дугуйтайгаа зорчсоор хэрэгэлсээр байна. 2023 оны 3-р сард бид нийслэлийн аялал жуулчлалын газар болон Монголын дугуйн холбоотой хамтран ажиллах санамж бичиг үйлдэж энэ хүрээнд 2023 оны 6-р сарын 3 буюу дэлхийн ундаг дугуйн өдөр богдхан уулаа нар зүв тойрох нээлттэй аялал хийхээр төлөвлөсөн юм. Дугуйн аялал жуулчлал болон стратеги гэж Төлөвлөсний дагуу 2023 оны 6-р сарын 3-ны өглөө аялагчид Sky Resort цанын бааз дээр цуглан бүртгэлээ баталгаажуулаад цуваанд орж аялалдаа гарах ёстой. Хүмүүс ингэ нэг нэгээр 2-3-аараа цуваад ирээд байна яа. Сургуулийн сурагчдын амралт хараахан эхлээгүй. Шалгалт шүүлгээд ачаал их байгаа. Бас баг хүү юуны хувьд өнөөдрийн 90 км зам арай хүнддэг болохоор аяллаа аяыг дааж олон хүмүүстэй 100 цай холбоон жиих боломжтойгоор доорой энэ удаагийн аялалд оролцох нь хамгийн зүйтэй гэж бид шийдсэн. Өглөөний 9 цаг 12 минут. Аялал эхлэх цаг дэрхэд аялагчдын ихэнх нь хэдийн цугласан бүртгэл эд дундаа явж байв. Дугуйн дурлагсад эртэж цаг нарыг ягшчил баримталдаг хүмүүс байдаг. Надад бүртгүүлэндээ. Ямар гоё баанаар явуулж байна. Манай юуны анхны фэр анхны шигшээгийн анхны одоо нөгөө контейнер Монголын гол анхны контейнер баг анхны мэргэжлийн баг. Мэдээж хэрэгэлдэг унаа нь замын төвжирэлд саатахгүй дээр байнгын дасгал хөдөлгөөн болж эрүүл мэндэд тустай болохоор сэргэлэн байх нь аргагүй зэ. За ямар вэ? Анган дугаар.
талтай боллоо штэ. Бардаг байгаа та. Шууд 100 км жийн гэсэн үг штэ. Хөрхөн жоохон хөөхд ирсэн байна. Аав ээжтэйгээ бол явж болно гэсэн. Үнэн баярын мөнх хэмээн их ч юу яасан. Чөтөр би тэр үзмээс авч ирсэн. Анх зөвхөн 16-аас дээш насныхны аялал байхаар төлөвлөсөн боловч манай гэр бүлтэй ижил хүсэл сонирхолтой гэр бүлүүд нэгдэх боломжийг хаахгүй байх үүднээс 16-аас доош насны хүүхдүүдээ насанд хүрсэн харгалзах хүн хариуцсан авч явах боломжтой болгож өөрчилсөн шийдвэр дөнгөж өчигдөрхөн гарсан юм. Одоогоор аялалда 7 настай мөн хэвээлээс жаахан хүүхэд бүртгүүлээгүй байна. Ингээ нүүлтийн ажиллагааны бэлэн болсон байна. За дуусна нааш төгсчээрэй. Ингээ нүүлтийн ажиллагааны та бүхнийг жагсахыг хүрч байна. За дуусна гоё баг багаараа. За манай UBC-ийн гоё багаараа хувцтайгаа байна. Өөр намаадгийн хувцтайгаа байна. UB Bike Tour нэртэй аяллыг анх дугуйтай гэр бүл бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл санаачлан нийслэлийн аялал жуулчлалын газар бодлогоор дэмжиж Монголын дугуйн холбоо ерөнхий зохион байгуулалтыг нь хариуцаад өнөөдөр ийхүү анхны аялалдаа гарахад бэлэн болсон байна. Дэлхийд дугуй үүсч үлдсэний 205 жилийн дэлхийн дугуйдрыг дугуй аяллыг хийж эрүүл мэндийг хамгаалж дугуйгаас үлдээж ингэж аяллыг таа хүнээс одоо хүчин өрөөж тэгээд дахин баяр хүргэе. Манай нийслэлийн аялалчны газрын дарга Ачиг чичүүдээ. UB Bike Tour энэ фестивалыг анх удаа одоо манай нийслэлийн аялал жуулчлалын газраас бодлогоор дэмжиж одоо оролцож байна. Тэгээ хамтран ажиллаж байгаа та бүхэнд өндрөөс өндөрт амжилт хүсэн өрөө. Өнөөдрийн арга хэмжээнд бас амжилт хүсэн өрөөё. За хүмүүстээ минь та бүхний өргөнөөр цугласан маш их баяртай байна. Тийм дугуй холбоотойгоо хамтраад жил болгон олон улсын ийм аялал зохион байгуулж явах болно. Тэгээд 10 жилийн дараа магадгүй бид нар мянгуула аялж явах ч тийм өдөр зохион гэдэгт итгэлтэй байна. Ингээд сайхан аялцгаая бүгдээрээ. За ингээд энэ аялал түрүүсэн тийм ээ анхны аялал ингээд UB Bike Tour анхны аялал маань өнөөдөр зохион байгуулж байгаа ингээд жил болгон уламжлалт болгоод нийслэлийн одоо аялал жуулчлалын газартай хамтраад энэ аяллыг одоо улам өргөжүүлнэ. За энэ жилийн үед одоо бид түрүүсэн тийм ээ маш их өдөр буюу одоо UB марафонтой Улаанбаатар марафонтод авчиж байгаа учраас салгардж байна. Гэхдээ бид нар эхлүүлнэ гэдэг хамгийн чухал юм. Эхлүүлнэ гэдэг хамгийн чухал дараа жилээс бид нар маш өргөн үрээтэй ёстой юу хэдэн мянгаар энэ дугуйчдыг оруулах болно. Бүгдээ бүх дугуйч ингэ зогсоод өнгөлөг байгаа дээр зураг авах чинь Нийслэлийн иргэд бид ундаг дугуйтай чөлөөцгөө өнгөрүүлэх үед тохиолддог түгээмэл хүндрэл нь нөгөөл дэд бүтэц аюулгүй байдал. Тиймээс ундаг дугуй нийтээрээ хэрэгжилж болох тээврийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдөхгүй. Дугуйтай аялал нь эрсдэлтэй, аюултай аяллаа төрөл байсаар байна. Ундаг дугуй бол хүний гараар бүтээгдсэн хамгийн энгийн хэрнээ, хамгийн ухаалаг тээврийн хэрэгсэл болохыг дэлхийн нийт аль хэдийн хүлээн зөвшөөрч гисэн. Өндөр хөгжилтэй улс орнууд жинхэнэ хөгжил, жинхэнэ дэвшил гэдэг нь амьд бүхэнд ээлтэй, хүн бүрийн эрх ашигт нийцсэн дуу чимээ, агаар орчны бохирдолгүй ногоон хот төлөвлөлт хэмээн харж энэ чиглэлд бодлогоор зориулсан. Монголчууд бид үгүй ядаж нийслэлийн иргэд нь өөрсдийн ундаг дугуйтайгаа хот орчимдон аялж зугаалчихдаг. Дасгал хөдөлгөөн хийгээд эрүүл мэндэд дэмжих боломжтой болчихвол цаашлаад Монгол улсыг зорин эрх жуулчид нийслэлд маань ирээд ундаг дугуйтай оролцож болдог олон улсын наадам жил бүр зохион байгуулдаг болчихвол гэсэн жижигхэн хүслээ нэгтгэхэд бодит ажил болгоод явах үүрэг хүсэл зоригтой хүмүүст нь хүргэж чадсны өрөөдөнд дугуй хэмээх ухаалаг унааг анх хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болсны 205 жилийн ойн энэ өдөр UB Bike Tour аялал анхны гараандаа гарлаа. ангаар марш. За 2-2 аялгүй байдлаа ангаж явна шүү. Улаанбаатар хот 2023 оны байдлаар нийт 150 гаруй км дугуйн замтай болсон. Өнөөдрийн аяллаа эхний 20 орчим километр нь дугуйн замаар явах боломжтой ч мөнөөх зам маань ойр ойрхон тасарч, гудамж, явган замтай нийлэх бөгөөд бартаасаад олонтой болохоор олуула баггүй хурдтай жихэд үнэхээр тохиромжгүй.
Мөн аялалд нэгдсэн хүмүүсийн цөөнгүй хэсэг нь засмал замын дугуйтай болохоор аль болох тасралтгүй урт бартаагүй замаар зорчих шаардлагатай. Хойшоо их цоолсон байх шиг үлээ. Бидний хорч байгаа хор арай хурдсан. Айгүй юу. Юу. Яг толгой хэсгийг бариад яваад байгаа шүү дээ. Дугуйн зам хангалттай өргөн биш болохоор аялал эхэлсэн цагаас замын хөдөлгөөний одоо цагт мөрдөгдөж байгаа дүрмийг баримтлан автозамын 1-р гинэгээр тасралтгүй үргэлжилж байна. Аялалд нас хүйс унаж буй дугуйн үзүүлэлт аяллаа туршлага хэрэглээгээр ялгаатай 80 гаруй хүн албан ёсоор оролцож байна. Эхний бос ундааны зэг сая нааша үгүй урт 100 болцсон явж байгаа шүү дээ. Эхнийгээ жоох хурд яваад сүүл хэсэг жоох урд яваад тэгээд Харин сүүл рүүгээ нөгөө яг өгсүр хэсгүүд дээр сунаад жоохон үлдчихжээ зарим нь те. Төв аймагт танилцсан. Чи мөнгө авлаа, хүрэл авлаа. Нөгөө насандаа мөнгө авсан те. Тэгээд бид нар дараа нөгөө танаа клуб дээр очиж бас юу яасан те. Одоосын дугуйчны баярын өдрийн дүргээ. Өнөөдөр нөгөө Монголын дугуй албанаас ингээд дугуй аяллыг зохиомжуулсан. Тэгээд манай UBCC клуб ямар ч ихний амралтын цэгийг ингээ хариуцаад дугуйчтай ингээд хүлээж авч байна. Манай UBCC 13 хүн явж байна. Бүртгэх нь усуул хаана. Яг. Хаагуул гэж байна. Тийш харин гэж байна. Нийтийг хамарсан ийм төрлийн үйл ажиллагаанд оролцохын давуу тал нь олон хүмүүсээс туршлага судлах, ижил сонирхол хүсэлтэй хүмүүсээр танилын хүрээгээ тэлэх, мөн дугуйнд эвдэрлэг эмтэл гаравал шууд засвар үйлчлэгийг авах хамгийн гол нь олуулаа яваа болохоор автозамаар харьцангуй аюулгүй давуу эрхтэй зорчих боломж бүрэн хангагддаг юм. Дараагийн зогсоол одоо Сондааны зэг хэдэн километр үлээ эндээс? 15 л баг. 15. Тэгээ 15 Содомын даа. Сая бид нар чинь баг 20 гаруй километр жижигсэн нөө. Sky Resort-оос нааш 25. Аялалд оролцож байгаа бүх хүмүүс Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан амрах цэгүүдэд унд усаа сэлбэн цувнаас хоцорсон нэгний хүлээж хамтдаа явах боломжтой болохоор хүнд ачаа тээж бие зовоолгүй, хоцорч үлдэнэ гэж санаа зовлгүй ая тухтай аялна. Эхний усны цэг хүртэл зам бүхэлдээ алгуурхан 20 орчим километр өгссөн бол эндээс богино зайд нилээн хурдтай уруудаж дараа нь аажим өксөж жийсээр эхний хүндхэн даваан дээр буюу нийт замын хамгийн өндөрлөг цэг дээр байрлах дараагийн усны цэгт хүрэх ёстой. Уулуу давирхан уруутаас амраа гэж уулчд ярьдаг да. Яг л үүн шиг уртаа сурт өгсүүрийн дараа уруутах зам бол жаргалтай сайхан юм шиг харагдавч маш өндөр эрсдэлтэй. Ийм бодож дуусаагүй байхад нэг аялагч маань жолоо алдан онхолдож орхилоо.
Аялалд хамрагдах хүмүүс хамгаалтын хэрэгслийг хангаж бүрэн бүтэн дугуйтай ирэх хэрэгтэй гэсэн удирдамж гарсан байсан ч энэ удаагийн аялалд маш олон хүн хамгаалтын малгай бэлийгүй яваа харагдсан. Эрсдэл хизээч хаанч хинтж тохиолдож мэднэ. Хурдтай урдах замд урд дугуйг хаарч жолоодлого алдан унаж бэртсэн аялагчийг хамт явсан нөхд нь налайхын имлэг рүү хөргөж өхөрвөлж сандарч бүжгэнсэн хүмүүс цааш аяллаа үргэлжлүүллээ. Тэр одоос хараа дандаа гоо салхины уруу явж байгаа байхгүй юу? Тэгээ газрын уруу салхины уруу маш өндөр хурд гарч ин өндөр хурдтан дээр нөгөө дугуй саавч чадахгүй хүмүүс нөгөө гараа ингээд нөгөө гарын салгалаад байдаг байхгүй юу? Дараа нөгөө одоо юу гой тэгшгэн байхгүй. Тэгээ тэрнээс болж нөгөө ингэж далбилцаад унаад идэв. Харин тийм ингэ явж имлэг явуулчлаа. Тэгээ яг тэр бол нөгөө урд шүдөө техникийн асуудал та. Гараа тэгж маш сайн байх хэрэгтэй. Уруу тэгээ зөөлхөн бох хэрэгтэй юм л дээ манай. Нөгөө урд аваргуудаа дараад дагаад баясаад дагаад тавьчих юм л да хамгийн гол. За тэгээ саяын залуу гайгүй хаа одоо тэгээ тэгэхээр хамгийн гол юм. Ерөөсөө хамгаалтын мандгаа каск хамгийн чухал байхгүй. Чи өөрөө сайн байж удаа чи унахгүй байж удаа. Чамайг хүн унгарчаад байгаа байхгүй. Чамайг хажуунаас чинь ирээд уурчин дугуйч унт чинь тий. Хажуунаас чинь эргээ мөрөгч чинь. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн одоо толгоогоо хамгаалах хэрэгтэй. Жолооч үү заавал өстэй байдаг шиг. Эхний усны цэгээс бөөнөр хөдөлсөн аялагчид аажимдаа бие биенээсээ тасран цуурч эхэллээ. Аялагчдын хоорондын зай холдох тусам хүн нэг бүрийн аюулгүй байдлыг хангахад бэрхшээлтэй болж байсан ч цувааны төгсгөлийг түгжин ачааны машин дагаж байгаа. Цувааны дунд болон толгойд мөн Монголын дугуйн холбооны машинууд аялагчдад хэрэгтэй үед нь туслахад бэлэн яваа. Аялалд нэгдсэн мэргэжлийн тамирчид тогтмол аялдаг дугуйн клубийнхэн цувааг өнгөлж хэдийн төрүүлэн бараа тасарсан бол дундаж хурдтай хэсэгтээ нь доорын 100 цай холбон жин. Харин хурд хүчээр тааруухан шинэхэн аялагчид замын өгсүүрт хүч алдан хоцорж эхэллээ. Гэр бүлээрээ явж байгаа. Хөрөнгөлтөйгээ явж байгаа. Гэр бүлээр анхудаа хэмжин. Иймд анхудаа явцгааж байна. Эцсийн хүртэл үзэхэл хичээгээл хүүхд маань жоохон доторж байна. Долоотой. Өнөөдрийн аяллаа хамгийн бяцхан оролцогч мөн хэвэл аав ээжийн хамт аялалд оролцож байгаа. Хүүгийн хувьд энэ зам маш хүнд тул эдний гэрүүл хүүгийнхээ аюулгүй байдал тав дохыг бодолцсон дугуйг нь ачих боломжтой автомашинтай хүн дагуулж явна. Гэр бүлийн аялал гэхээр илүү онцлогтой. Яагаад гэвэл энэ гэр бүл дотор ч одоо хурдаараа эрс ялгаатай хүмүүс явна. Нэгдүгээр хүчээрээ эрс ялгаатай хүмүүс явна. Дээрэс нь одоо идэж уух тэгээд ядрах тэр хугацаанууд нь бас зөрүүтэй хүмүүс явдаг. 2018 оны 7 дугаар сард манай гэр бүл Богдхан уулаа нар зүв тойрох аялал хийж байхад дунд охин маань 7 настай байсан бөгөөд бид замын төтийг тооцож аюул эрсдлийг бодон уулын замаар жийсээр 100 мод хотоос 8 км-ийн наан байх амралтын газарт шөнийн харанхуйтай уралдан хүрч байсан билээ. Дугуйтай аялын онцлог нь хүн бүр өөрийн хүчээр замаа туулдаг. Мөн байгалийн үзэгдэлтэй тулахад ялангуяа бага насны хүүхдтэй яваа үед заавал саатаж духлах газар бараадах шаардлага үүсдэг тул өнөөдрийн аялал хүүхдүүдийн хувьд аргагүй хадуутгаар байлаа. Тиймээс ч аяллыг зарлахтаа хүүхдүүдийг харгалзах хүнтэй явуулах, аяллыг заавал өөрийн хүчээр дуусгахгүй байсан ч барайнд ороход нь батламж өгөхөөр тусгасан. 7 настай мөн хэвэлээс гадна энэ аялалд 13-аас 14 настай 3 хүүхэд хамрагдаж байгаа. Энэ алхаж шүү. Сайхан хон биетэй хоёр залуу болоод авсан. Одоо ийшээ өөдөө салхитай үед сайхан салхинтан суугаа явжээ л гэж бодож байна. Яана. Оны 8 сарын
Тэгсэн чи энийгээр яатна. Хитэ наачтаа. 21 аймаг дойрч явж байгаа хамгийн сүүлд тийш надахаас хинтигээр дайраад наашаа явж байгаа. Тэгээд Төв аймаг руу саяын замаар явж байгаа. Тийшээ баруун эргэлгүйгээр чигээрээ явцсан гинэ. Аа боолоо явж штэ. 90 км итгэж явсан. 2023 он гарсаар энэ рөөдтэйгээ Заснууд намын 4 тэмцээнд авсан штэ. Амар гоё улам дуртай. За энэ маш гоё нэ. Энэ айтал маш сайхан байна. Яа. За. Би 2021 оноос эхлээд 4 сараас дуугаж ичгэлсэн. Анх удаа богд тойрж гин. Үнэхээр супер байна. Тэгээд дугуй спортоор хичээлхийг уриалж байна. Олоолаа сайхан байна. Ядарч байгаа мэдхгүй л явж штэ олоолаа. Ганцаар бол ачгаа явахгүй дээ. Аяллаа зам амар биш хүнд. Өгсөн руудна. Эхний том даваа, Соломын даваа. Яха. Ард уураг хөлс өдрөө ороод нөгөө хөлсний ядтаа давстаа хэлэх юм. Нүд орсгоод. Гэтэ сайхан байна оо. Гоё гэж гоё тий. Аяллаа эхний 20 гаруй километр араасаа салхитай жихэд хөнгөн байсан бол дараагийн 20 км өөдөөс салхитай зам үндсэндээ өгсөөр болохоор бүтэн 1 цаг тасралтгүй жийсний эцэст дараагийн ус ундааны цэгтээ хүрлээ. Эхнэр хүүхдээ гуруулаа авч байгаа. Тэгээд хүүхдэд маш шалгуур болж байна. Ямар шалгуур гэвэл хүү маань ундаг дугаараас сураад сар болж байна. Би өөрөө 50-наас гараад сар болж байгаа надад болон хүүд маань маш хачаал ирчээ. Сая энэ садманы давааг авах гэж чигээ өөртөө тэмцлээ. Арай нэг түр зонгонд орсонгүй. Яварц маршрутаа бол явсан. Тасгүй дуусгах гэж бодож байна. Миний хүү яг анх сурж байгаа болохоор бас зарим үеийн дээр л хүрээд яж байгаа маш шалгуур болж байна. Яварц их нэртэй хөвгт гуруулаа. Энэ шалгуураа заавал давнаа гэж бодож байна. Би тэр энэ жил ингээд анх удаа дугуй аваад яг дугуйн юм уу сурыг гэж бодсон чинь яг юм дугуйны юу зохион байгуулалтад анх удаа явж байна. Гэтэ аюу чанга. Аюу ядарч байна. Өөдөө байна. Дараа жилмэд бол арай төвчсөн юм байна. Шоо одоо мөсийг. Содомын даваан дээр явж байна. Биеийн байдал маш сайн байна. Энэ үйл ажиллагаанд орсож байгаа маш их баяртай байна. Тэргүнд явсан мэрэгжлийн болон зэрэг цолтой дугуйчид аль хэдийн замдаа гарсан хойно дундаж хурдтай дугуйчид араараасаа цувран ирнэ. Хүрээ гэж хол юм хүний аим гэж бүх юм юм. Яваа бэлдээтэй гэж яасан. Багуудын цай. Түүмтэй төв аймагтэр байгаа шүү. Түүмтэй их шүү дээ. Яс явъя. Манайга багуудын цай. Дугуй аялагчдын анхны тэмцээнийг Монголын дугуй холбоо аяллаа клубүүд энэ дугуй сонирхдаг улсууд биднээс энэ аял төв аймаг богд хангаа уулаа таарж аял зохион байгуулсан. Аялд орж байна. Ер нь бол дугуй унснаар бол хүний эрүүл мэнд сайн байна. Одоо ч гэсэн би дугуйгаа ундаг, уралддаг. Дугуй холбооноос зохион байгуулсан энэ уралдаан сайхан болж байгаа. Зохион байгуул сайтай. Тэгээ одоо машина биш дугуйгаа бүгдээр унцгаая гэж уриалж байна. Өөрийгөө соройл явчлаа. Энэ жил бол ерөнхийдөө яг хамгийн анхны зорилгоо яг биелүүлчлээ. Одоо дараагийнхын цааш зорилго бас байна. Явна хичээнэ. Би чадна. Одоо шовтон ороо те. Юу нь бол ихийнх нь уруу гэхдээ нэг жоохон газар. Би ядраг шүү. Одоо ганга явж байна. Ийм сайхан агаар тий. Тэгээд дугуйж ийн гэдэг чинь яг жигд
зүрхээ яг жигд ажиллана гэсэн үг гэж боддог байхгүй юу? Тэгээ зүрх жигд ажиллана гэдэг чинь хамгийн супер бясалгал миний бодлоор. Бүгдээрээ агаараар Гүцгэй! Агаараар гүцгэй! Эндээс дараагийн усны цэг хүртэл дахин 20 орчим километр зам туулна. Уган зам үндсэндээ уруудах маягтай болсон ч 3 хэсэг газар нилээд өгсөх шаардлага бий. Өгсүүрээс илүү салхины хурд улам ихссэн аялагчдын шансыг шалгаж эхэллээ. Төрөнд яваа туршлагатай аялагчид ээлжээр салхиа авч биедээ амар АИВ олж яваа нь мэдээж. Харин аялалд 1-2-ороо оролцож байгаа болон бэлтгэл баг туршлагагүй хэсэг нь салхины өдөөс хүчээ барж яваа харагдана. Өөдөө ээлжтэй салхиа аваа явнаа. Явт юм байна. Аль холоолоо бүр илүү амар л юм. Метр уулын ажил аваа явсан. Аялалд яваа хөөгтүүд, эмэгтэйчүүд анхлан аялагчдын хувьд салхи ихсэн туулах замыг хөндрүүлж эхэллээ. Анх удаа явж байгаа сэтгэл маш өндөр байна. Хотод нөгөө Өндөг. өдөр тутамдаа эргэлт юм уу? Гэр сургуулийн оронд 4-5 гэж байдаг. Дугуун завж байгаа хомс байдаг. Тэгээ хаяа машин замараас явдаг. UB Bike Tour бол тэмцээн уралдаан биш. Ундаг дугуйгаар туулсан километр бүрийнхээ төлөө урам зориг авах. Тэсвэр хатуучлаас сорих, хүч чадлаа мэдрэх, бүр гэр бүлэрээ хайртай дотн нэгэнтэйгээ хамтын хүчээр замын хүндээгээ давах зэрэг олон шүний мэдрэмжүүдийг өгч. Барайндаа хүрч аяллаа дуусгах зориг дэвчээрийг өөрөөсөө олж авах тийм л нэгэн гайхалтай аялал байж цаашдч ийм л хэлбэрээр зохион байгуулагдах болно. Амар салхитай байна тий. Жоо салхитай хэцүү хүн байна. Тэгээ явж байна гайгүй байна. 2 сарын өмнө дугуйтай ээж миний бие 100 модогтод болсон уралдаанд оролцох үедээ салхил дугуйчдын гол өрсөлдөгч болохыг биеэрээ мэдэрсэн билээ. Өнөөдөр ч энд яваа эдгээр олон хүмүүсийн аяллаа сайхан дурсамж бүтээх хүслийг баллах. Магадгүй бүр бал бурам мэт амттай болгох хүч мөнөөх салхинд л байгаач. Олон даваагүйг даван явсаар аяллаа замын 3-2-ыг туулсан аялагчдын цуваа 100 мод хот руу орох дэнж нутгийнхны хэлж заншснаар одонтой толгойн усны цэгт хүрлээ. Энд аялагчид маань үдлээд хөдлөх тул их удаан саадна. Үндсэндээ бол замынхаа 3-ны 2-ын гээд хэлчих болохоор замыг туулчлаа. Монголын дугуй холбооноос энд аялалд оролцсон, замаа дуусгасан бүх хүмүүст 3-дугаар зэрэг олгоно дугуйн спортын гэж тийм сюрприз задлсан өчигдөр орой. Тэгээ 3-дугаар зэрэг авчих гал. Би ямар нэгэн спортын ямар ч зэрэг цол байхгүй. Ер нь спортоор бол хичээлж байгаагүй. Тэгээ яг тамирчин болж. Гэтэ аяллаар бол тэг гайгүй сүүлийн 3 жил нэлээд дугуй унтсан, үйлцэн унтсан болохоор энэ бол ядралт гайгүй цангууд ажгүй байна. Тэгээ энд 20 нэлээд гарцсан тий. Тэгээд 60 хүрэх яагаачгүй хүмүүс баг шиг байна. Дундаж насна. Би гайгүй юм яарсан тэр цаан ч бүр амар юм яарсан. Гол медаль. Энэ хара. Фитнестай үлээ юм доо. 13. Ямар зам хэцүү вэ нөө? Гайгүй. Өдөнөөс Өгсөнд хэцүү. Ах бол миний урд гараач гэдсэн. Хүү харин
аавтайгаа хамт дандаа жийжсэн. Аавынхаа салхин суугаад. Салхин суугаад яа. Би чинь урд нэг салхины аваад. Гол энэ дандаа салхины өвчтөөс явж байна. Тэгээ манай найз гэр бүлийн ирсэн 3-4 хүүхэд ирсэн. Тэгээд машинтаа араас бас дагаа явж байгаа. Гэр бүлийн хоол цай авчиж байгаа. Цөй үедэл цай уугаад явчихдаг. Манайх одоо ам бол дөрүүлээ. Манайх одоо 11 настай. Манай баг охин одоо 6 сартай. Тэгээ одоо охиноо жоохон том болтлоо нэг хүүхдийн дугуун дээр бэхэлдэгдэг тэрийг авч байгаа л тэгэл гэр бүлээрээ 3 дугуй 1 чиргүүлтэй дугуйтай тэгэл явна гэж бодож байна да. За миний хувьд болохоор ерөнхийдөө Улаанбаатар хотод гэр ажлын хоорондоо дугуй ундаг. Тэгээд дугуйн зам дээр угаасаа хүмүүс яваад тэг хүмүүс мөрөхгүй тулд өөрөө унах эрсдэл өндөр байдаг. Заримдаа унжсан ч тохиолдол байдаг. Энэхүү аяллаар явхад ерөнхийдөө ингээд зам нь болохоор ерөнхийдөө гайгүй боловч ингээд том тэрэг явхад дуу чимээ ихтэй эсвэл ингээд гинт сигналдах тийм эрсдэл үүсэж байна. Ерөнхийдөө дараагийн жилийн зохион байгуулалт нэр илүү их сайн зохион байгуулахыг хүсэж байна. Ерөнхийдөө миний бодсон шиг яг тийм лаг байсангүй. Манай станц бол 1000 хүнтэй. За энэс бол дугуйны хэрэглээ бол одоо өдөр иргэдсэн бол хэсэж байна. Залуучууд бол аюул дугуйн сонирхолтой болсон байна. За ингээд манай дугуйн клубээс нийтдээ 6 хүн оролцож байна өнөөдрийн арга хэмжээнд. Богдуулаад тойролцол сайхан явж байна. Салхийг хийсэн тооцоол бид чадлаа. Монголын дугуйн холбооныхонтой баярлалаа. Олон улсын арга хэмжээ зохион байгуулалтаарай. Бид нар идэвхтэй оролцсон шүү. Эндээс 17 км яваад дараагийн ус ундааны цэг Айцын даваан дээр бий. Аялалд бүртгүүлж албан ёсоор дугаар авч оролцож байгаа дугуйчид аялын замыг өөрийн хүчээр дуусгах боломжгүй болов. Дугуйг нь очиж явах ачааны машин цувааг дагаж яваа. Зарим аялагчид маань 2 томоохон даваа бүхий дараагийн өртөөг өөрийн хүчээр туулах боломжгүй гэж үзэн дугуйгаа ачуулсан бол ихэнх аялагчид замын үлдсэн хэсгийг давхаар хөдөлцгөөлөө. Ямар ч байсан энэ аялалд ямар зорилго тавьсан гэхээр мэдээж барианд орох те замаа дуусгах. Тэгээд дээрэс нь цэгүүдийн хооронд дугуйнасаа буухгүй явах тийм зорилго тавьсан. Тэгээ одоогоор бол болж байна. Айцын даваа нэлээд хэцүү баг. Гэхдээ гайгүй би нөгөө юугаа дугуйныхаа тонгийг солиулаад араа шүдэн хагас мэргэжлийн болгоолцсон. Тийм болохоор асуудалгүй байх гэж бодож байна. Манай дугуй тонгоо солиулаад сонирхчийн ангилаас жоо хагас мэргэжлийн гэх юм уу да. Нэг хүрттэй тийм тоноглоо солиуллаа. Жишээ нь одоо нэг хүрттэй тоноглол бол арай дугуй хөнгөн болно хоёрдож тэр уул хаалт явхад ер нь нэг бүрдтэй хойноо том араатай болоход их аялал явахд их тохиромжтой араа байгаа юм. Хүмүүс л хэлэхэд одоо нэг дугуйгаа жоохон нэгдүгээр цэвэрхэн арчилж хоёрдугаар араа шүд дарахтаа ингэж олноор нь биш нэг нэгээр ингэж сольж тэгэж унууд уулна болох юм байгаамаа. Тэгээ хийгээ сайн тааруулах хэрэгтэй. Хоёр торомс бол ерөөсөө байнга зэрэг дарах хэрэгтэй. Манайха одоо нэг л торомсоо дараад байдаг. Тэгээ тэр чин болохоор хойд такри шиг илэгдэлд орно. Нэгдэж хоёрдож жогсохгүй. Тулсан үед ингээд нэг торомсоо дараас хурцдаг юм. Аялгуудлагтаар бол тэр л гол чухал шүү. Байдгаа шахаж байна да. Гайгүй л гэдэг. Өсөн зорилгоо биелүүлсэн да. Баринд орондоо тий. Өнөөдрийн аялын замыг өөрийн хүчээр туулж яваа хамгийн бага насны хүүхэд болох Соёмб. Холын аялалд анх удаа явж үзэж байгаа болохоор хүүгийн хүч аргагүй тутагч уул шиг түшигтэй аавынхаа нүмерт урагшилсаар зорьсон зорилгоо биелүүлэхээр тэмүүлсээр явна. Энэ мэт хүн бүр зорилгоо биелүүлэхээр жийж яваа.
Дугуй өмнө гэдэг бол аз жаргал, баяр хөөр, зуваа төдийхөн бус. Тэр дундаа дугуй унаад хол замыг туулна гэдэг бол жинхэнэ бясалгал, дэсвэр төвчээр, жинхэнэ утгаараа өөрийгөө ялсан ялалт байдаг гэдгийг биеэр мэдрэн яваа бүх дугуйчид өнөөдрийн аяллаа баатрууд. Сүмдмөр байсан шээ доороос харахад талын таарсан талын өрөөд ирлээ шүү дээ. Найс. Сүүлийн даваа. Сүүлчийн усны хэсэг. За найзын даван дээр гарчвал цаашаа бол тэгээд салхин чиргэлээ. Газар нуруу тэгээд байгалийн зарчаар явлаа да. Агараар нүүцгээе. Аяллаа бид жил бүр уламжлал болох зорилготой эхлүүлж байгаа бөгөөд Монголын дугуйн холбоо гэх Монголын спортын салбаруудаас хамгийн өндөр нэр хүндтэй, идэвхтэй, тогтмол үйл ажиллагаа зохион байгуулдаг байгууллагын туршлагад тулгуурлан тус аяллыг зохион байгуулж байгаа билээ. Энэ жил санаа төдий байсан зүйлийг ажил болгоход бас нэгэн хүч нэмсэн байгууллага бол нийслэлийн аялал жуулчлалын газар. Аяллаа зар тараах, цаашид уламжлалт аяллаа жимийг бий болгоход төлхөд зөвхөр тохиролцсон тус байгууллага энэ жил бодлогоор дэмжин оролцож байгаа юм. Өнөөдрийн аялсан дугуйчид 90 км замыг 5 удаагийн амралттайгаар 8 цагт багтаан туулаад салхийг, замыг өөрийгөө ялаад ирлээ. За манай 13-т тадуу оролцож байна. Аялалд бүртгүүлэн оролцож, аяллаа замаа дуусгасан бүх оролцогчдод Монголын дугуйн холбооны зүгээс UB Bike Tour анхны аялалд оролцсон батламж болон дугуйн спортын 3 дугаар зэргийн үнэмлэх тэмдгийг гардуулах үйл ажиллагаа болсноор өнөөдрийн үйл ажиллагаа өндөрлөлөө. Ийм сайхан гоё юу тоосон Монгол холбооны түүх бараг анхудаа гадаад удаа анги иргэн Монгол холбооны зэрэг цодог авчих шүү. Аялал маш таатай байсан. Тэгэд ингээ спортын 3 дугаар зэрэг хатдаг таатай. За нарийн гүрэмдэрч. За манай дөрөв байна шүү дээ. Дөрөв. За баярлалаа. Бас Ямар гоё тэмдэг вэ? За ингээ манай өнөөдрийн аяллаа хамгийн одоо Ахмад Аятал 77 настай, Жамбо 77 настай хамгийн залуу оролцогч мөн хэвээ 7 настай. Гараа. Аяллаа ангиллахдаа дахир нөөцөө овор хэмжээг нь багасгаж өвшөөрэй. Агараар